Та бүхэнд эдийн засгийн өсөлтийн төсөөллийг танилцуулъя. Эдийн засгийн өсөлт 2025 онд 7.4% байх бол 2026-27 онуудад харгалзан 6.5% байх тооцоололтой байна. Энэ оны хувьд нөөцний олборлолт өмнөх оны түвшинд хадгалагдаж, оюутлахын цэвэр зэс болон алтны агуулмж нэмэгдснээр уул уурхайн салбарын өсөлт эрчимжих төлөвтэй байна. Харин уул уурхайн бус салбарыг авч үзвэл цаг агаарын нөхцөл хэвийн байснаар хөдөө аж ахуйн салбар зуудын хүндрэлээс сэргэх, мөн төсвийн төлөв үргэлжлэн сулрах, шинэ төслүүдийн бүтээн байгуулалтын ажилд эхэлснээр барилга болон тээврийн салбарын өсөлт эрчимжиж, эдийн засгийн өсөлтийг голлон тэтгэхээр байгаа юм а. Томоохон төслүүдийн бүтээн байгуулалтын ажил, түүнтэй холбоотой хөрөнгө оруулалтууд эх оны турш нэмэгдэж, эдийн засгийн идэвхжлийг дэмжих бол 2027 оноос саарч дунд хугацаанд гадаад орчин талаас гадаад эрэлт муудах, худалдааны нөхцөл үргэлжлэн муудах зэрэг нөлөөгөөр эдийн засгийн өсөлт алхуур саарах хүлээлттэй байгаа юм а.